Монгол улсад эрх чөлөөтэй арчилтай улс орн гэдгийг дахин нотолж байгаа юм шиг тийм сайхан үйл явдал боллоо гэж бодож байна. Ямарваа нэгэн арай хаалга ч юм уу, ямарваа нэгэн хүн суртал байхгүйгээр одоо бор зүрхээрээ, сэтгэл зүрхээрээ ингээд чөлөөт уран бүтээлчээрээ бид нар ингээд миний хувьд бол ингээд 40 жил уран бүтээлээ туурваад тэгээд шударгаар улс орноо 7 удаа тойроод олон улс гадаадад амьдарч байгаа монголчуудаа сайхан одоо аядуугаа өргөөд ингээд энэ олон уран бүтээл туурваад яг 40 жилийн он тоглолтын дараа 1 сарын дараа ардын жүжигчнээ гардаж авлаа. Үнэхээр төр гэдэг бол бас маш их хардаг те манай яам одоо агентлгүй газрууд бол маш их уран бүтээлчтэй судалж энэ хүн ямар учраас шагнал авах хэрэгтэй байдгийг гэдэг цаг тухайд нь одоо мэдэгдэж судалгаа хийдэг нь бол тодорхой болж байна. Тэгээд би 2005 оны 6 сарын 22-нд гавьяатаа авч ялаа. Тэгээд 21 жилийн дараа одоо гавьяатаа ардын жүжигчнээ одоо авлаа. Тэгээд үнэхээр энэ бол миний хувьд бол би хоёргүй сэтгэлээр ард түмнийхээ өөрийнхөө дуулах хүсэлтэд хөтлөгдөж 16 настай охин одоо дуулж эхэлсэн. Тэгээ өөрийнхөө амьдралынхаа одоо тийм хагасаас илүү жилийг бол урлагт тайзнаа ямарваа нэгэн ашиг хонжоо ч юм уу одоо нэр хүнд хөөцөлдөж дуулаагүй дуртайдаа дуулсан. Одоо ч гэсэн дуулсаар явна. Тэгээд миний Монголын одоо ард түмэн байнга сараагаа дэмжиж одоо санхүүжүүлж байдаг те сараад урам хайрлж байдаг энэ сонсогч түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Намайг энэхүү сайхан уран бүтээлээр хөгөлдөг хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн продюсер, манай урлагийн рок попын хамт олондоо манай урлагийн бүх уран бүтээлчтэй талархаж байна. За биднийг байнга бас тэтгэж дэмжиж байдаг бүх ивент тэтгэж спонсоруудтай төрдөө талархаж байна. Ерөнхийлөгчтэй талархаж байна. Миний хувьд бол яг өөрийнхөө 56 наснда би ардын жүжигчин яг одоо төрийн наадмын өмнө энэ сайхан шагналыг бүртэж явна. Энэ ганцхан миний шагнал биш. Миний одоо хамт олон урлагийн хамт олонны бас шагнал болоо гэж бодож байна. Би ганцаараа 40 жил туулаагүй бид хамт явсан цаашд хамт хөгжих болно. Баярлалаа. За баярлалаа.